За үлжөө тарган сайхан уу? Тарган сайхан. Тарган сайхан үлж гэнэ үү? Тавлаг сайхан. Хоёр хуурга бүтээл болгоод үзэсгэлэн дэлгэсэн, харагдсан. Тэгээд бас өөрийн зүгээс бас зөвлөгөө, өөрийн зүгээс бас урлаачдыг танилцуулж ирсэн хүний хувьд бас сонирхолтой харагдаж байна. Хоёроо. Манайх морин хуур гэдэг энэхүү үндэсний баялаг болсон энэхүү хөгжмийг дэлхийд даяар түгээн алдаршуулах үндсэн зорилготой үүний тулд яах вэ гэхээр маш өвөрмөц, маш сонгодог байдлаар урлагийн бүтээлийн төвшөнд 20-с 21-ийг хий гэж анх төлөвлөсөн. За тэр нь бол яагаад 20-с 21 вэ гэхээр дэлхийн нийт 192 улс орны бодлогыг хөгжлийг тодорхойлдог G20 гэж одоо бүлэг байдаг. Америк тэргүүтэй. За Хятад, Орос, Япон, Солонгос, Сингапур гэх мэтлэн нэмэ. Тэр тухайн улс орнд зориулагдсан нэг хуур. За энэхүү хуур нь бол шүтэн хуур буюу яг толгой язгуур хуур нь үүний доор бол тухайн улс орнд зориулагдсан нэг хуур байхаар гэж бүтээсэн. Ер нь дэлхийн хүчирхэг соёлыг дээдэлдэг дээд зэргийн одоо гайхалтай соёлуудыг хоримтлуулан дэлхийн ертөнд дэлгэн үзүүлж байдаг орнуудын сан хөмрөгт хандуулсан нэгэн одоо гайхалтай морин хуурын хэсгүүдийг хийж байгаа. Жишээлбэл бүрэг толгойтой байх ч юм уу. За одоо өөр одоо янз бүрийн толгойтой байлаа гэхэд тэр хуур бол өөр морин хуур болчихж байгаа хэрэг биш. Монголын морин хуурын хийц, дугралт, айдан, хөгжмийн гайхамшиг тэдний бэлэгдлээр дамжиж тэдний сан хөмрөгт одоо ерөнхийлөгчийн ордонд нь гэдэг юм уу хамгийн гол одоо музейд нь гэдэг юм уу хамгийн одоо дээд зэргийн сан хөмрөг цуглуулагч гэдэг юм уу хүрх одоо ийм зорилгоор одоо хийж байгаа. Өөрөөр хэлбэл морин уурыг түгээн дэлгэрүүлэхдээ хүн төрөлхтний үнэт төв болгож өв болгон үе дамжуулан хадгалах хэмжээгээр бүтээж байгаа. Энэ 26 онд бид нар цагаан шонхор хуурыг бүтээх гэж байна. Цав цагаан хуур гэсэн үг юм бол. Тэг мэдээж дандаа эрдэнийн түүхий дээр хийгдэн урлагийн бүтээлийн төвшөнд үнэлэгдэхүйц хэмжээний бүтээл байх болно. За үүний дараа бол Америк зориулсан хуур хийн бүргэд толгойтой гэдэг ч юм. Хуурыг ийм олон төрөл байж болох уу? Жишээ нь одоо манай доктороос өмнө нь бол манай ч нэг хун, шанаг гэл янз бүр байсан юм лээ шүү дээ. Энэ талаас одоо доктороос зөвлөгөө Уламжлалт талаас хуур гэдэг олон судлаачдын ном тохиомл дээр бичигдсэн байдаг л да. Бидний их сурвалжуудын хамгийн гол зүйлүүд нь юу юм бэ гэвэл энэ олдуурууд байна. Хүний гүрний дээр луут хот гэж байсан гэж байгаа. Тэгэхээр энэ их сурвалжин дээр биш үү? Хүнүүгийн шин юугийн титэм нь луу оросон мөн бүсний арал нь луун чимгэлтэй байсан археологийн сулдуур олджээ гэсэн юм тодорхой юм олдуурууд нь байгаад байгаа. Ар хангаад бас ийм 1996 онд хүнүүчүүдийн булчнаас бас олдсон ийм луу төстэй гэж байгаа шүү. Луу төстэй. Тэгээ хас мөнгөн луу олдсон. Тэр чинь бол одоо ингээд баримт их сурвалжууд нь болоод байгаа. Тэгэхээр яг нөгөө луу гэдэг талаас зүгээр луун хуур гэдэг талаас бол нэршил нь ямар учиртай яваад байгаа юм бэ гэдгийг эхлээд судлах хэрэгтэй байна. Ихэнх хүмүүс асуух байна л да. Ягаад энэ лууг бэлэгдээд ингээд ялангуяа монголчууд минь өөрөө морин хуур гэж заашдсан мөртлөө луу хуур яагаад хийцээ. За нэгдүгээр энэ бол урлаачийн бас нэг хувь хүний зохиомж байж болно. Тэгэхээр яг нөгөө луу гэдэг талаас зүгээр луун хуур гэдэг талаас бол мэдээж уур гэсэн нэгдүгээр хоёр дахь нь гэдэг нь таны тэр юугаар бол тайлбарласан. За тэгэхээр өөртөө манай монгол судаачч нарын баримтлагдаг хамгийн гол хуур бол ерөөсө хөгжмийн зэмсгийн нэр томьёо гэдгийг зөвлөж байгаа. Иоанн Үсийн хааны ордны найрал хөгжимд ашиглаж буй хуурын тухай тэмдэглэл гэдэг. Энэ бол яг одоо нөгөө царн өөр болохоос яг хэлбэр нь харагдаад байгаа. Тэгэхээр бүр ингээд Иоанн улс руу орох боломжтой гэж байна. 13 дугаар зуунд орох боломжтой. За тэгэнгүүт би дандаа их сурвалжтай яриад нь шүү дээ. За дараагийнх нь одоо энэ одоо хар хангаа чулуутын гол дээр хадны сүг зураг байна. Энэ одоо хятадын их сурвалжууд дээр нь одоо нэг хуурын өмнөх хуур одоо мөн юм уу хуурыг ингээд үгийг одоо мушгиж штэ. Тэгэхээр одоо хамгийн сүүлд нь юу гэж хэлэх гээд байна гэвэл хуур буюу хүнүүчүүдийн хуу гэсэн үгний гаралтай гэж тайлбарлаад байна.
гэдэг. Хуу үндэс гэдэг нь Нүүдэлчтэй гэдэг. Нүүдэлчтэй. Тэгэхээр энэ таамаглал бас энэ чинь дандаа ингээд таамаглал дэвшүүлээд яваад шүү дээ. Их сурвалжтай таамаглал. Судар бичигдсэн байна. Юан гүрний судар бичигдсэн байна те. Хадны сүг зураг олдвор дээр ийм зүйлүүд ингээд гарч ирсэн. Тэгэхээр магадгүй энэ үүднээсээ судалгаан дээр ингээд үзэхээр хуур хөгжим бол ерөөсөө эцэст нь дүгнээд хэлэхэд морин хуур хөгжим гэхээсээ илүү хуур гэдэг бол хөгжмийн зэмсгийн илэрхийллийн нэр томьёо юм а гэдгийг л ерөнхийдөө манай эрдэмтэд тодорхойлоод байгаа. За ингээд нэг уламжлал руугаа яваад байла. Одоо ингээд гэсэн чинь бид нэр ширэн цартай адууныхаа дэлсүүлэр хийхээс гадна ямааны цар чинь ерөөсөө сая 1900 нэг Орсын нэг эрдэмтэн ирснээс хойш морин ууран дээр нэг дэвшил гаргасан гэж нэг та нэг ярьж байсан шүү дээ. Тэр талаас та нэг хурцаач. Энэ нүүр нь яагаад арьсруулаад яагаад одоо ингээд модон цартаа болоо шинжлэгдсэн юм бэ гэдгийг тодорхой хэмжээний түүх байд юм а. Энэ 1962 онд Денис Ярва гэж хөгжмийн том их мастер байдیں۔ Хөгжим урлаач. Тэр урилгаар одоо хурж ирж морин хуур хөгжмийг тэр тусмаа одоо тайзны мэрэгжлийн төвшөнд бүтээлүүдийг гаргах тийм ямар бололцоо нэгдгийг л одоо өөр мэрэгжлийн хүний хувьд тэр хүн хайж ирж хайсан байна. Энэ ширэн цартаа урны энэ хоёр хажуу талтай шигний нэг энэ их шиг цуурай толох одоо их шиг цуурайд болох ингэж гаргадаг нөх гэж ойлгоод байж байна. За хоёрдугаар эд ангийн нэршил бол одоо энэ дотор морин уур дотор чинь тулгуур мод байгаа. Энэ ийм олон нэгдлээс үүж энэ хөгжмийн өөрийнх нь дуу буюу акустик нь сайжрах байхгүй. Тэгээ энэ сайжирснаас бидний саяны бүтээлчдийн тоглосон бүтээлүүд нь одоо тайзан дээр илүү оркестрийн зохицолд одоо мэрэгжлийн тий бүтээлүүд тоглоход одоо үр гүйцэтгэх хэрэгтэй болчиход шүү дээ. Тий. Тэгэхээр давуу зүйлүүд одоо хөгжим тоглодог хүмүүстэй бол маш дэвшилттэй болж ирж байна гэсэн үг. Төрөний луу гэдэг зүйл, бар гэдэг зүйл, арслан гэдэг зүйлүүд чинь байна шүү дээ. Энэ тэрхэн дээр Денис Ярва энэ яг төрөний сонирхолтой асуултанд тэр чинь энэ хэв маяг нь хадгалагдаад үлдсэн байхгүй. Энэ тэрхэн дээр одоо монголчуудын уламжлалт өв соёлыг одоо ингэж шингээе гэсэн. Эрт бидний одоо 90-ад оны үед бол энд бадтай байсан. Луу арслан бааттай гэдэг. Энэ ямар бэлэгдэлтэй байдаг гэдгийг эдгээр утгаа эднэр бас тайлбарлаж л байсан. Тэгэхдээ ер нь голцоо ер нь бид нэр уламжлалт тал руугаа их судалж тайлбарлал их өгөөчтэй байна гэдэг үүдийг ойлгосон л доо. Юм болохоор л одоо луу болохоор л хятад болоод бад болохоор л хятад болоод байгаа нь одоо үнэхээр хятад улс бол одоо суурин соёл руугаа оруулсан дэвшилт зүйлүүд бол байна. Түүх юу бол мэдээж эрдэмтэд судлаач нар гаргалгаануудыг нь бол төрөнд бит хоёр дурддаг шиг мэдээж олдвор дээр л ярих баг. Цаашаа инновацлагдах хэрэгтэй үү? Аливаа юм хөгжих хэрэгтэй. Дандаа л нэг хэвэн байх байлгүй гэдэг. Тэр уламжилт ширэн цартаа хураараа бид нар бүгд бүтэн бүтээлүүдэд тоглодог. Уламжлаад ирсэн хэдэн зуун жилийн өмнөх татлагууд нь байна. Одоо бол энэ ширэн цартаа урмын цаашаа модон цартаа урмын яаж хөгжих вэ? Яах вэ гэдэг. Одоо судлаач нар, урлаач нар бас ингээл бүгд л ажиллаа л явж байгаа. За энэ луудлогоотой морин хуур бол ямар учиртай юм гэхээр нэгдүгээр хүн үгийн эзэнт гүрний үеэс ахуулаад түүнээс урагшаа монголчууд бас лууг одоо бэлэгддэг. Эртний хүн үгийн 12 жилээс ахуулаад лууг оруулсан. Луу одоо үлэг гөрвөлгээд ингээд луу бол одоо Монголын соёлтой бас одоо гүн гүнзгий холбоотой учир байна. За нөгөө төгөр дорн дахны Солонгос, Япон, Хятад, Монгол гэх мэт одоо энэ орнууд бол лууг одоо бэлэгддэг. Ийм тэнгэрийн амтай бэлэгдсэн. За ингээд луудлогоотой энэ морин хуур болвол одоо Монголын хамгийн онцгой дууралттай, хамгийн хүчирхэг, хамгийн их одоо алт мөнгө эрдэнэс орсон, хамгийн үн цэнтэй морин хуур байгаамаа. Морин уурын хөгжилд нэгдүгürt хөгжимч ур чадвар хөгжимтнээс шалтгаалж шүү дээ. Хоёрдугаарт урлаачдын ур чадвар буюу судлаа. Дараа нь гуравт нь уран бүтээл гэдэг байхгүй. Энэ гурвын холбооноос энэ хөгжлийн өсрэлт сүүлийн 20 жил маш өндөр түвшинд хүрсэн байхгүй. Өнгө тембр гэдэг чинь одоо энэ акустикийн хэмжүүр шүү дээ. За
энэ тембр ингээд энэ юунаас айлгаад байгаа вэ? Энэ эд анги нэршлүүдээс холбоотой болоод байгаа. Тэгэхээр одоо би танаас нэг зүйл асуух гэдэг. Ягаад гэвэл та өөрөө энэ хөгжмийг уралж бүтээл санаачилсан хүн. Энэ хийс хэлбэрийн тухай, энэ бэлэгдлийн тухай та нэг бас яривал одоо жишээлбэл ишин дээр нь одоо энэ Монгол улсын төрийн дуулал байх жишээ нэ гэсэн ийм олон зүйлүүд байна шүү дээ. Энэ одоо энэ урхтын зураг гэхээр одоо ямар учиртай гэдгийг сонирхолтой байна. Би нөө морин хуур гэдэг ганцхан нэршил мэддэг байлаа шүү дээ. Анх энийг хийж эхлэхдээ. Хийгээд судлаад ирэхээр бол нэгэнтээ өнөө цагт бол Монгол үндэстний энэ одоо суур дархлаа морин гэдэг тодотгол одоо цаашаа явах нь бол тодорхойлчлоо шүү дээ, тий. Тэгэхээр бол бид нар үндэсний энэ баялаг, үндэсний дархлааг илүү өргөхийн тулд их хөгжин буюу морин хуурыг илүү төгс сонгодог байдлаар хийж анх хамт олноороо ярилцаад эхлээд бид нар энэ гөхөлнөөс нь эхэлсэн. Энэ гөхөл нь бол 21 аймаг 9 дүүргийн аймаг улсад одоо төрүүлж харигдсан азаргнуудын гөхөл байгаа. Тэгээ би онон манлагаас асууж ирсэн тод манлагаас яагаад төрийн наадам азаргаар эхэлт юм бэ гэж. Азар гэдэг бол одоо сүргийн манлаа тийм ээ. Тэгээд энэ чинь хамаг хямар юм явж өгдөг гэж одоо бэлэгддэг байхгүй юу? Хуучин уламжлаараа бол азарга нь эхэлж уралдаад төрийн наадам хөглөөний бас азаргаар эхэлдэг юм байсан учиртай байхгүй юу? Эйш нэг хаяны шүтээ хоорлого нэг очив. Энэ хоорыг 2022 онд хийгээд энийг болохоор тухайн үед нэг юунд явж яана гэд. Яг улс бүс арих төрүүлж аригцсан азаргнуудын гөхлүүдийг цоглуулад Монголын морин үеч спорт холбоогоор дамжуулаад энэ өөр өөрөөс дандаа тийм байна. Дандаа төрүүлж аригцсан азаргны гөхлүүдийг оёстой холбоогоор дамжуулаад эцдийнх нь гарын үсгтээ цоглуулсан. Ингэж эхэлсэн дөхтэй. Тэгээд энэ шүр бол яхаа маш урт настай одоо живэлэрийн төрлийн зүйл тэгээ Монголд бол мэдээж байхгүй тийм ээ. Дэлхийд одоо дөрвөн газар байдаг газраас ховор байхаар зохиомжиж энэ дээр яг одоо шүтэгдэх хэмжээний зүйл болгож морин толгойс хийлсэн байгаа. Одоо нөгөө ажны шарга гэж байна шүү дээ. Тэрний ерөнхий антамаар хийсэн. За энэ дээр нь бол нөгөө гүү унгыг бас давхар сэлж өгсөн. Улсын үндэс бол ард түмэн, ард түмний үндэс нь өрх. Өрхийн үндэс нь бол эцэг их үр гурав юм байна л да. Энийг ингэж философлон багтааж өгсөн. Тэгээ хүн гүрний үеэс түүх холбоог хадгалаа явж байгаа. Зэвсэг төвчний бас сүлд болоождаг шонхор шавууг бэлэгдсэн. Хамгийн хурц дайчин эм шавууг ингэж бэлэгдэж уралсан байгаа. Тэгээ энэ санаа дээр бол хамгийн анхны уран бүтээл дээр Монгол улсынхаа төрийн дуулалыг морины бурхан гэдэг дамдын янсан гэдэг энэ шүтэн бурханыг шорон бодгаар ингэж зурж өгсөн байдаг. Их шигний харьцаг нөхөн дээр нь бол бид нар Тэнгэрийн хүлэг гэсэн юм санааг агуулж далавчтай адууны толгойн төрслийг өвлөн дотор ингээд их шигний нөхөнийг гэж гаргаж ирсэн. Маш чамаа ийдтэй. Хуур бол зөндөл байдаг тийм ээ. Гэтэ энэ чинь бол учиргүй их үнэтэй өнөө цайтай юм орсон байж тийм чинь алт. Тэгээд энэ шүүрэн дээр алт тийм ээ. Хийц тэгээд энэ дамдын янсан бурхны тодмонлоо ястын юун дээр байж байдаг энэ гурван толгойтой морины юун дээр байдаг чинь энэ бурхны юугаар хийсэн. Тийм ээ байхгүй. Шүрээр тэгээд энэ ил мэлэнтийг бол хачи хийсэн байж тийм. Хазаар ингээд мөнгө алтаар хийгээд энэ бол гайхамшигтай л ид. Энэ дэр бас бидний хийж бүтээсэн нь бол за луу бол угаасаа Монголоос гаралтай нь бол тодорхой. Тэгэхээр энэ хэсэг дээр бол хүн гүрний үеийн нарны шүтээний дүрслэлийг оруулж ирсэн. За дээр нь маш ховор төрлийн улаан шүрээ луун толгой сэлбэрлэн бүтээгээд энэ дээр Монгол хүчээр лууд хуур мино гэдэг ингээд зохиомж хийсэн. Энэ хоёр хуур дээр мөн энэ дээр энэ шорон бодгаар зурсан энэ дээр нэг зураг нь эрэм луу бас зулцган луунуудыг дүрсэлсэн. Бас гэр бүлийг хамгаалж байгаа философик оруулж өгсөн. Тэгээ энэ дээр дөрвөн гал мах үдийг дандаа ингээд шижир алтаар оруулж өгсөн. Нийтлэг нэг өөрчилсөн зүйл нь симфониар л оркестрт тайзан дээр тоглохоос хэмжээний цахилгаан болгож өгсөн. Одоо энэ бол энгийнээр тоглож болно, мөн цахилгаанаар тоглож болно гэсэн үг.
За их хатын чулуу компани одоо бүтээж байгаа зорилго энэ одоо урчуудын гараас одоо гарч байгаа бүтээлүүдийн дотор бол өөр нэг одоо жишээ нь бодлогын зорилго бий. Монгол орны соёлын өвийг өндөр одоо чадвартайгаар дээд гүйцэтгэлтэй бүтээлүүдээр тэгвэл Монгол одоо соёлын одоо уламжлалыг дэлхийд сурчлах зорилгоор хийж байгаа. За дэлхийн өв болоод хаана ихтэй Монголын өв болж одоо шинэ хадгалагч үлдэх хүлээн зөвшөөрүүлж байх одоо бүтээлийг хийх одоо зорилт байдаг юм аа. Зөвхөн энэ хоёр хууран дээр хийгдсэн материалын хөрөнгө оруулалт нь 3 тэрбум баггүй. Зөвхөн материал нь тоглолтоос гадна энэ бүтээлийн хөрөнгө оруулалт гэж байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр талаас нь бид нар маш их хөрөнгө оруулалт хийгээд энэ бүтээлүүдийг эн чинь одоо эвдээ тайна гэж байхгүй шүү дээ. Хойч хэдэн 100 жил үн цэн улам өсөд Монголын одоо өв соёл болоод явах байх. Тэр талаас нь бол бид нар бүтээлч хэлбэрлөө одоо та нарын дээр бичсэн нотыг энэ дээр тоглоосоо гэж үсэж хийсэн байхгүй. Одоо түрүүн биелсэн ширэн цартаа хууран дээр бүглөтэн урын сан байдаг шиг энэ хууран дээр бол ямар ч мэрэгжлийн хүмүүс аваад хуурын татлахыг бол тоглож болохоор тий. Тэгэхээр одоо энийг бол одоо та маш их сайхан цаашдаа бас өргөжүүлж дэлгэрүүлж бас судалгаа хийж түрүүний та дурдсан олон хууран дээр бас цаашдаа олон хүмүүсийн сайхан судалгааг түгээж оруулаарай гэж ерөөй талархлаа. За гэлээ. За баярлалаа тань. За баярлалаа.